Бүгд л одоо Apple бол үеийн өнгөрөөсөн компани гэж бодож байгаа. Гэтэл тэд хамгийн гол арга хэмжээгээ хийж шинэ iPhone 17 болон iPhone Air утсыг танилцууллаа. Энэхүү Air нь ердөө 5.5 мм зузаантай Apple-ийн гаргасан хамгийн нарийн утас болжээ. Мөн тэд шинэ Apple Watch болон AirPods Pro 3-аар зарласан. Эдгээр нь чихэндээ зүүж байгаа зүрхний цохилтыг хэмжих боломжтой. Бөгөөд бүр real time хэл орчуулга хийх чадвартай болсон юм. Гэхдээ энэ бүхнийг сонсоод дахиад л Apple-ийн энгийн нэг арга хэмжээ байна даа гэж бодсон бол та андуураагүй. Үнэн дээр энэ бүх шинжилэл нь Apple-ийн илүү том асуудлыг нуух оролдлого юм. Шинэ iPhone 17 бол яг л урдын адил арай хурдан, арай гоё, арай сайн камераар тоноглогдсон. Өөрөөр хэлбэл бидний хүлээдэг ээлжит нэг incremental update юм. Гэхдээ хүмүүсийн анхаарлыг илүү татсан зүйл нь iPhone 17 Pro-гийн загвар, асар том камер, зузаан ар хэсэгтэй. Steve Jobs хэрвээ амьд байсан бол энэ загвар гаргасан үнэ шууд ажлаас халах байсан гэж хүмүүс хүртэл хэлж байсан. Шинэ улаан хүрэн оранж өнгө нь 90-ад оны каталогоос хуусан юм шиг харагдана. Харин iPhone Air бол орчин үеийн Apple-ийн хамгийн тод жишээ. Асуудалгүй байхад шийдэл гаргаж байгаа компани. Хэн өглөө осоод гар утас маань арай нэмгэн байсан бол амьдрал маань илүү сайхан болох байлаа гэж бодох үлээ. Air хит нэмгэн учраас батарейны багтаамжийн талаар шүүмжлэл гарсан. Apple үүнд нь хариулахдаа бүтэн өдрийн турш ажиллана. Гэхдээ iPhone 16-аас арай бага гэж хэлжээ. Гэхдээ дараагийн мөчтөд тусгай MagSafe Battery Pack танилцуулсан бөгөөд энэ нь Air-д зориулсан 99 Америк долларын нэмэлт дагалдах хэрэгсэл юм. Apple Watch 11 бол ердөө 24 цагийн батарейтай, харин Ultra 42 цагийн багтаамжтай. Энэ нь гайхалтай сонсогдохч Garmin зэрэг цагнууд хэдэн 7 хоногор цэнэгээ барьдаг. Тийм болохоор Apple Watch-ыг зүгт ууланд аялах гэж байгаа бол заавал цэнэглэгчээ авч явах хэрэгтэй болно. Харин энэ жилийн iPhone арга хэмжээний хамгийн чухал хэсэг нь зүгээр нэг шинэ бүтээгдэхүүн бол биш. Энэ бол Apple өөрийгөө бид одоо ч технологийн тэргүүн байна гэж батлах оролдлого байв. Ингэвч бодит байдал дээр AI 90 үед Apple хүнд байдалд оржээ. Google, Microsoft, Meta гэдэг бүгд хиймэл оюун ухааны үнцнийг эрт ойлгож тэрбумаар хөрөнгө оруулалт хийсэн. Microsoft гэхтэл ChatGPT, Windows ба Office шууд нэгтгэсэн. Google Gemini-г бүх бүтээгдэхүүндээ нэвтрүүлсэн. Meta нь Llama загваруудаа нээлттэй ихийн AI ертөнцийг хөдөлгөж байна. Харин Apple-ийн AI бараг нүдэнд өртөхгүй. Харин гарсан цөөхөн зүйл нь алдаатай сул хэрэглэгчдэд сэтгэл төрүүлэхгүй байгаа юм. Нэгэн цагт шинэлэг байдал гэдэг үгийг бэлэгдэл байсан Apple өнөөдөр хиймэл оюун ухааны оролдоонд хоцорж яваа мэт. ChatGPT, Gemini, Cloud, Meta AI-ийн бүгд шинэ чадруудаар дэлхийг шуугилж байхад Apple бараг дуугүй. Гэхдээ энэ чимээгүй байдал нь сул тал руу эсвэл хинч ойлгоогүй ухаалаг төлөвлөгөө юм. Apple 2025 онд Apple Intelligence нэртэй шинэ системээ танилцуулсан. Гэвч гайхамшиг гэхээс илүү гай зовлон дагуулсан юм. Тэд өөрсдийн AI систем ChatGPT-гийн өргөтгөл оруулсан. Учир нь Apple-ийн өөрийн загварууд нь OpenAI түвшинд хүрээгүй байв. Өөрөөр хэлбэл Siri илүү нарийн зүйл асуугаад чамайг шууд ChatGPT рүү шилжүүлдэг болсон. Энэ нь хэрэглэгчдийн дунд асар их маргаан дагуулдаг. Apple олон жил бид таны мэдээллийг хамгаална гэж амлаж ирсэн ч одоо хэрэглэгчдийн өгөгдлийг 3 дахь талд өгч байгаа нь итгэл алдрах шалтгаан болов. Elon Musk хүртэл Apple-ийн өөрийн хиймэл оюун ухаан хийх чадваргүй мөртлөө OpenAI-ийн аюулгүй байдлыг баталж чадна гэж итгэж байна. Энэ бол инээдтэй юм шүүмжилсэн. Apple компани хувьцаа ч гэсэн танилцуулгын дараа хүртэл навс унсан. Учир нь хувийн нууцлын бэлэгдэл байсан энэ компани одоо өөрийн AI тархины нэг хэсгийг бусдад найдаж өгсөн байна. Түүнээс ч дор нэг зүйл тохиолдсон. Танилцуулгын дараахан 2 зохиолч Apple-ыг шүүхэд өгчээ. Шалтгаан нь Apple тэдний бүтээлийг хууль бус аргаар AI сурахад ашигласан гэж. Тэдний номыг Book 3 гэх хувийн өгөгдлийн сангаас хуулж авсан хэмээн буруутгасан байна. Энэ нь Apple-ийн олон жилийн турш барьж ирсэн ёс зүйтэй технологийн компани гэсэн дүр төрхийг шууд үгүй хийв. Apple үргэлж нууцлаг байсаар ирсэн тэд бүтээгдэхүүнээ хаалттай орчинд хөгжүүлж хэрэглэгчдэд бэлэн болсон төгс хувилбарыг л гаргадаг. Өмнө нь энэ систем маш сайн ажилладаг байлаа. Шинэ iPhone гарна гэдэг нь дэлхийд даяар хүлээлт баяр болдог байсан. Гэхдээ хиймэл оюун ухааны эрэнд энэ арга барил ажиллахаа болсон. AI хөгжүүлэлт ил тод туршилттай олон нийттэй хамт урагшилдаг. Харин Apple-ийн нууцлаг орчин судлаачдыг ядрааж олон шилдэг инженерүүд Meta, Google руу явж байна. Apple дотооддоо агааргүй орчин болжээ. Apple-ийн хамгийн том гол орлого нь iPhone юм. Жил бүр 250 сая гаруй ширхгийг зардаг. Нийт орлогын 70% бүрдүүлдэг. Гэвч энэ амжилт нь одоо компани хамгийн том орхи болсон. Учир нь нэг бүтээгдэхүүнд хит найдахын хажуугаар өөрчлөлт хийх эрсдэл гаргах зориг алгуулжээ. iPhone 17 илүү хурдан нэмгэн камер нь сайжирсан. Гэхдээ хинч сонирн биш. AI 90 үед гар утасны жижиг шинжилэл хинч сэтгэл төрүүлэх болсон. Apple-ийн өөрийн амжилтандаа баригдаж байна. Гэхдээ магадгүй энэ бүгд Apple-ийн компани нууц стратеги байж болох юм. Apple компани үргэлж нэг философитой төрүүлж биш хамгийн төгсөөр орж иргэдэг. Тэд үүнийг iPod, iPhone, AirPods дээр баталсан. Тэгэхээр хиймэл оюун ухааны уралдаанд оролцохоос илүү хүлээж ажиглаж бусдын алдаанаас суралцах нь тэдний дараагийн one more thing буюу дахиад нэг хийж болох нэг зүйл байж болох уу. Хиймэл оюун ухааны салбарт одоо
хөөс бий болж байна. OpenAI, Anthropic, Stability AI бүгд олон тэрбум доллар шатааж байгаа ч ашиг олохгүй. MIT-гийн судалгаагаар AI ашигласан компаниудын 95% нь ямар ч бодит үр дүн үзүүлээгүй. Хөрөнгө оруулагчид итгэл алдаж эхэлж S&P 500-ийн үнэлгээ нэг их 80-аар унсан. OpenAI-ийн GPT-5 хүртэл intellectual найз шиг ухаалаг гэж танилцуулагдсан ч гарсан даруйда хэрэглэгчдэд хүйтэн сул хүн чанаргүй гэж шүүмжлэгдсэн. Энэ бүхэн Apple анзаарч байгаа. Тэд бас хүлээж ч байгаа. Химэл оюун ухааны хөөс хангарахад тэд л тогтвортой үлдэх магадлалтай. Тэгэхээр энэ бүхнийг дүгнээд нэг асуулт үлдэж байна. Apple үнэхээр хоцорч яваа юу? Эсвэл бүгд нурж дуусны дараа 50 гэгч нь оргилд нь гарч ирэх гэж байгаа юу? Магадгүй Apple компани нэг зүйлийг илүү сайн ойлгож байгаа. Жинхэнэ ухаалаг байдал гэдэг хурдан хариу өгөх бус зөв мөчөд зөв алхам хийх чадвар юм.